Улсын төсөөс эргэж төлөгдөх нөхцлөөр 371 төсөлд мөнгө гаргасан за мөн хөгжлийн банкнаас төрийн өмчийн болон хувийн хвшлийн 16 том төсөлд санхүүжилт олгожээ. За энэ нь нийт зээлийн 28.3% эзэлж байгаа юм а. За 16 төслийн 8 нь хувийн, за үлсэн нь төрийн өмчт үйлдвэр газрууд байгаа юм а. За улсын үйлдвэрийн газрууд дотор шинэ төмөр зам, дулааны цахилгаан станцын хүчин чадлыг нэмэх, за амгалан дулааны станц, Эрдэнэс 5-7, Багнарын уурхайн хүчин чадлыг нэмэх болон Тоск Мятийн Боинг 767 онгоц судалдаж авах зарцуулсан зээлүүд байгаа юм. За эдгээр нь хугацаанд зээлээ төлж чадахгүй муу зээлийн ангилалд багтжээ. За харин хувийн хвшилд олгосон зээлийн эргэн төлөлт харьцангуй сайн байна гэлээ. Мом полимер компани шалгалтын үр дүнд бол хамгийн зөв загвар буюу нийт төслийн хөрөнгө оруулалтын 4.25% буюу 4.1-ийг хөгжлийн банкнаас санхүүж үлдэх 75%-ийг бусад их усрын өөрийн их усрыг санхүүжуулсан яг хөгжлийн банкны анхны үндэсний аюул байдлын зөвлөөс өгсөн яг чиглэлийн дагуу санхүүжүүлсэн төсөл ямар нэгэн график болон төлбөр хугацаа хойшлоогүй байгаа байдгийг тогтоогдсон гэдгийг хэлхийг хүсэж байна.